Нэг эмэгтэй би одоо нэг 40 настай 20 настай байхдаа гидсэн тэрэг зэртээр суусан. Тэрнээс хойш нэг ч удаа эмэгтэйчүүдийн эмчтэй үзүүлээгүй. Яагаад тэгэхээр тэр өндөр эмнэлгийн орон дээр яаж гарахаа би мэдэхгүй. Би ямар аавыгээ өргөд гаргаад өгөөжгэлтэй шахыгаа гуйлтай нэш. Ямар ч боломж байхгүй. Тэгээд тэрийг бодохоор би явшиг гэдэг асуудал байгаа ч юм уу ч юм мэдэхгүй. Ер нь надад асуудал байж магадгүй. Гэхдээ би үзүүлэхээс энэ талаар бодохоор бэрхшээл байгаа учраас тэгээд хойшин тавьдаг гэдэг. Тэгсэн чинь өөр нэг эмэгтэй юу гэсэн хэрэг бас ингэж бас 40 хэдэн настай би ингэж төрөлхийн хөгжлөмшөлтэй хаашаач явсан намайг аав юм уу ээж дагаал явдаг. Хаашаач гарсан яг тэр орчин хүртээмж учраас ийм нөхцөлд надтай нөгөө хинч танилцах боломж байхгүй. Найз залуутай болох боломж надад байхгүй байна. Би ингээ хизээж гэр бүлтэй болохгүй. Би одоо хүртэл ингээ нөгөө гэр бүлийн сексийн харилцаанд оролцож үзээгүй гэд ингээд ийм нөгөө бэрхшээлүүдийг ярьж ирсэн. Тэгэхээр энэ бол яг нөгөө хөгжлөмшөлтэй эмэгтэйчүүдийн нөхөн өрчгөн болон бэлгийн эрх зөрчигчдтэй гэдэг асуудал нөгөө эмэгтэйчүүд өөрсдөө гаргаж ирсэн л дээ. Тэгээд яг энэ асуудал дээрээс тулгуурлаад бид нэр 17 онд хөгжлөмшөлтэй эмэгтэйчүүдийн дэмжих бүлгийг чадахжуулах замаар тэдэнд хүрэх нөхөн өрч хөрөөл мэндийн үйлчлэгийг сайжруулах гэдэг төслийг Финляндийн Фолом гэдэг олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд бид нэр 5 аймаг Улаанбаатар хотод нийтдээ 8 эмэгтэйчүүдийн бүлгийг байгуулсан. Одоо ингээд яг энэ бүлгийн үйл ажиллагаанд 75 эмэгтэй хамрагдаа явж байгаа. Яг нөгөө манистер хийжсэн жижиг төслөө томруулаад 8 газар хэрэгжүүлж байна гэсэн үг. Тэгээд Арангаа, Үрхэнгаа, Баян Хонгор, Хинтээ, Тархан уул аймагуудад энэ эмэгтэйчүүдийн хөгжлөмшөлтэй эмэгтэйчүүдийн бүлгүүд одоо ажиллаж байгаа. Дээрээс нь бид нар Улаанбаатар хотод болохоор дан харааны бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн, сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн, тулгуурын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн ингээд төрөлцсөн бас бүлгүүдийг байгуулсан. Тэгээд яагаад энэ бүлэг байгуулсан гэхээр нөгөө бүлэг нь өөрөө ингээд нөгөө нэг асуудлаа гаргаж ирэх орон нутагт бол одоо бид нар ингээ Улаанбаатартаас нөхөрч хөрөлөндийн танаас аймагт нөхөрч хөрөлөндийн үйлчлэгээ хүртээмжгүй байна гэж ярихаасаа илүү орон нутагт байгаа эмэгтэйчүүд нь энэргийн үйлчлэгээ хүртээмжтэй болгож байгаа гэж ярих нь илүү зохимжтой учраас бид нар бүлгийг орон нутагт байгуулад тэгээд чиглүүлэгч бүлгийн чиглүүлэгч нараа чадахжуулаад чиглүүлэгч нараараа дамжуулаад нөгөө бүлгээ чадахжуулах үйл ажиллагаа хийж байгаа. За хоёрдугаар нь бид нар бүлгийн төслийнхаа үйл ажиллагааны хүрээнд хүртээмжтэй нөхөн өрчгөн кабинетыг бий болгосон. Нөгөө нэг тэрэгцэртэй эмэгтэй үзүүлэх боломжтой эмэгтэйчүүдийн үзлэгийн орыг Баянзүрх дүүргийн 1-р амбулатори дээр бий болгоод тэгээд нөгөө тэрэгцэртэй эмэгтэй үзүүлэх боломжтой ариун цэврийн өрөө эмэгтэйчүүдийн үзлэгийн ор тэрэг суугаараа жингээ үзэх боломжтой жин энтер бүх юм цогц кабинетыг бий болгосон. Яаж одоо тэр эрүүл мэндийн доктортой байдлыг хангах уу гэдэг тал нь нэлээд орхисон байсан учраас бид нар анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах гэсэн ийм 3 том ажлыг ерөнхийдөө энэ жилийн хүрээнд хийсэн байгаа. Хөрч хөрөлтөндөө үйлчлэгийг сайжруулахад нөлөөлөх нь гэдэг нэртэй шүү дээ. Тэгээ илүү нөгөө нөлөөллийн ажиллагаа эмчнэрт эмнэлгийн ажиллагаанд чиглэгдэж хийх хэрэгтэй болоод тэгээ нөгөө эмнэлгийн сургалт хийхдээ зэрэг та нар биднэрт юу заах гэдэг байгаа юм гэл нөгөө эмчнэр чинь та нар биднэрт одоо хөрчгөө заах гэдэг нь яах гэдэг нь гэсэн тийм хандлага аягүй хөөсөн л да. Тэгээд нөгөө угаасаа хөгжлөмшөлд хандах хандлага чинь нөгөө хөгжлөмшөлтэй хүмүүсийг ерөөсөө халамжийн хүмүүс гэж харж байгаа шүү дээ. Гэртээ байгаад халамжийнхаа мөнгийг аваад ингээл байж байгаа хэрэгтэй гэж ярьж байгаа. Бид нар болохоор нөгөө нөхөрчгүй эрүүл мэндийн үйлчлэгийг авъя гэдэгтэй зэрэг нөхөрчгүй эрүүл мэндийн үйлчлэгийг та нарт тийм их хамааралтай гэж юу? Та нарт нэгдүгээр халамжтай хэрэг байвал болоо, хоёрдугаар таяр тэрэг зэрэг тэр халамжийн үйлчлэгнүүдээр хангахад болоо юм шүү. Хөдөлмөр хэлтий чинь дэмжиж өгье. Нөхөрчгүй бол та нарын баг хамгийн сүүлийн хэрэгцээ гэдэг. Тэгтэл нөхөрчгүй ч хүний ардагч хэрэгцээ байгаад байдаг. Тэрийг ойлгуулахад маш их бэрхшээлтэй байсан. Бид нар гол нь удирдлагуудад мэдээлэх гээд байгаа байхгүй орон нутагт. Тэгэхээр тэд нар хүссэн хүсээгүй засаг даргын тушаалаар сургалтанд суудаг. Тэгээ бид нар энэ мэдээлэл хүргээ. Тэгээд сургалтанд орж ирэхдээ бол нэлээд дундуур сэтгэлтэй орж хэр удах юм нэлээд жоохон яаруу байна. Удахгүй үедтэй гэл ингээл бүх дарга ийм яриатай орж ирдэг. Тэгээд яг бидний нөгөө мэдээллийн дараа одоо л ойлголоо гэл одоо ойлголоо. За яг энэ өнцгөөс нь харах байсан юм байна гэдэг ингээ аюу хөөрчлөгчээсэн. Хэцүү байсан ч гэсэн яг энэ нөгөө сургалтын дараах энэ юунуудаас аюусаа урам авч ирсэн бид нөгөө бүлгүүдтэйгээ ажиллаад эхэлсэн чинь бүлгүүдийнхаа нөгөө за одоо ингээд нөхөрч хөрөлтөндийн мэдлэг хандлагыг өөрчлөлтлөө гэдэг судалгаа авах гэсэн чинь сонсголын бэрхшээлтэй хүмүүс, оюуны бэрхшээлтэй хүмүүс төр очиод гаццсан. Яасан гэхээр нөгөө сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дохионы үгэн дотор үтрээ гэдэг үг байдаг юм байна. Өндгөвч гэдэг үг байхгүй. Тэгэхээр тийм нөгөө дохионы хэлж айгүй хязгаарлалттай цөө өгт ойр зүрийн яриад л байдаг гэж
нарийн үгнүүд байдаггүй. Тийм хүмүүс дээр чинь нөхөрчгүй эрүүл мэндийн боловсролчийг хэр сайжирсан бэ ч гэдэг юм ингээд нөгөө нарийн судалгааны энгийн бидний одоо судалгаа авдаг асуумжаар судалгаа авахаар ойлгохгүй. Тэгээ бид нар баг судалгааныхаа асуумжийг тайлбарласаар байтал нэг өдөр дуусчихад бас ийм асуудал гарч ирсэн гоо. Яагаад тэгэхээр нөгөө боловсролын төвшин хөгжимшил хүмүүс янз бүр байгаа учраас төвлөрөх чадвар энэс хамаарал эхний 5 асуултанд хариулаа сүүлдээ залхуураад юм эсвэл ойлгохгүй хариулж чадахгүй байх жишээ. Тэгэхээр судалгааны асуумж хүртэл одоо нөгөө бэрхшээлтэй хүмүүсийн онцлог тохируулаад тохионы хэлээр эсвэл нөгөө зураг төрсөн өгүүлэмжтэй энгийн хэлбэр байх энэ гэсэн тийм байдлаар гарах хэрэгтэй байна гэдээ бид нэр суралцсан л да. За дараа нь бид тэр нөгөө Баянзүрх дүүрэг дээр кабинетыг байгуулсан хүртээмжтэй нөхөрч хөрөлөндөө кабинет байгуулад одоо бид тэр нөхөрч хөрөлөндөө өөрчлөг хүртээмжтэй болгочлоо гэдээ баярлсан чинь болоогүй. Яг тэгэхээр тэн дээр хүмүүс очиж үзүүлэхгүй. Тэгэхээр тэн дээр хоёр асуудал гарч ирчээд л да. Нэг нь нэгдүгээрт нөхөрч хөрөлөндөө өөрчлөгийг би авах хэрэгтэй гэдэг эрхээ нөгөө хөгжлөмжлөлтөй эмэгтэйчүүд сайн мэдэхгүй авах хэрэгтэй гэдэг эрхээ мэдэхгүй. Яаж тэр кабинет дээр хурж очих арга зам бас мэдэхгүй. Яг тэр нөгөө угаасаа мэдээллийн хязгаарлалт байдалд байгаа хүмүүс чинь тэгэхээр одоо бидний 18 онд бол яг энэ чиглэл рүү илүү ажиллах хас аргагүй байна гэдэг ингээд суралцаа явж байгаа жишээтэй. Бүлийн охтууд маань ингээд бүлийн харамчанд эрэх дуртай болсон чинь гэрийнх нь яасан хоригдж гэлсэн. Чи юу ийж тийшээ явах гэдэг юм. Таксины мөнгөөрөөд гэртээ байж хоолоо хийгээд гэртээ үйж дүүгээ хараад гэртээ үйж гэрээ цэвэрлээд гэртээ үйж гэрийнх нь гарахаа бүлчгэлж байгаа. Тэгэхээр бид нар бас дараагийн төслийн үйл ажиллагаа юу гэхээр гэр бүлийн гишүүдэд хандахгүй бол хандсан үйл ажиллагаа хийхгүй бол гэр бүлийн гишүүд хөгжимшилтэй октоудаа юу гэж хардгуу гэхээр хоёр янзаар л хард юм байна. Хизээч одоо нөгөө ээж болно, айлын эцэгтэй болно гэдэг хүлээж зөвшөөрдөг. Яа тэгэхээр энэ тэрэгцэртэй учраас хизээч ийм юм бол байхгүй гэж автоматар ойлгодог. Тийм учраас тэр тал руу нэрээс анхаардаггүй. Хоёрдугаар хит их хайрладаг. Одоо ингэж өвлийн өвтөнд явж байгаа халтраад унчих уу, даарчих уу, үлсчих уу гэд халамжлаад нөгөө хайрлаад байгаа нь нөгөө талаараа нөгөө хөгжлөмшөлтэй эмэгтэйчүүдийн ихийг нь зөрчөөд байгаа гэдгийг ойлгодгоо. Халамж нь нэгтчихдээ. Тэгээ ийм хоёр хандлага нь нөгөө хөгжлөмшөлтэй эмэгтэйчүүдэд сөрөг үр дагавар болдог. Тэрийг бас гэр бүлийн ойлгох хэрэгцээтэй байна гэсэн ийм юмуд бас бэрхшээл тэгээд сургамжуудыг олж авсан.